За хүүхдүүд энэ удаа харьцангуй хэмжигдэхүүнийг талаар нэг сонирхолтой бодлого бодъё. За энд ингээд тууз ийшээ ВТ гэдэг хурдтайгаар тогтмол хурдтайгаар энд тууз хөдөлж байгаа гэж ингэж үзье. За энэ туузан дээр гаднаас ингээд тодорхой нэг хурдтай ачаа энэ туузан дээр тавьчих. Тэгээд тэр ачаа маань цаашаа явж байгаад ингээд яванда зогсох ёстой. За ийм хөдөлгөөнийг судалж үзье. Тэгэхээр анхны хурдыг бид нэр одоо зуръя. Анх ямар хурдтай өгсөн байж болох уу гэхээр зэрэг. За энэ зурагтаа бид нэр ийшээ бас эвтэйг тооцох хэрэгтэй. 1 2 ийшээ 2. За ийшээ 1 2 3 гэж ингэж авъя. За энэ анхны хурдыг бол би 4-өөр ингэж аваад зурсан байгаа. За эндээс энэ хүртэл биеийг гаднын биеийг туузан дээр анх шидсэн байна гэж. За энэ бол манай анхны хурд болно. За энийг жоохон тод зуръя. За энэ хурдыг биеийн хурд гэж Б гэд ингээд тэмдэглэжээ. Биеийн анхны хурд. Анхны хурд учраас 0 гэд ингээд тэмдэглэж. 0 гэж. За одоо тэгвэл бид нэр ямар бодлого бодох вэ гэхээр зэрэг энэ биеийн туузтай харьцангуй хурд ямар байх вэ гэж. Энэ бол анх газартай харьцангуй ийм хурдтай шидсэн. Туузан дээр унангууд туузтай харьцангуй ямар хурдтай явах вэ гэдэг ийм бодлого байгаа. За тэгэхээр зэрэг бид нэр харьцангуй хурдны бодлогыг мэднэ. За энэ бол биеийн хурдыг олох ёстой. Биеийн хурдыг за юутай харьцуулсан хурд өгөхөөр туузтай харьцуулсан ийм хурдыг олъё. Хурдтай харьцуулсан. За энийг яаж болдог вэ гэхээр зэрэг бид нэр биеийн хурднаас энэ вектор хэмжигдэхүүнээс туузны хурд гэдэг энэ вектор хэмжигдэхүүнийг хасаж олдог гэдгийг мэднэ. За энэ бол манай бодлогын үндсэн шийдэл. За тэгээд энийг цааш нь бид нэр яаж байгуулалтаар хийж болох вэ гэхээр хоёр векторыг хасаж олж чаддаг хүн бол амархан хасаж олж болно. Заримдаа яаж олж болох вэ гэхээр зэрэг хасах үйлдэлийг бол сөрөг тэмдэгтэй хурдыг нэмэх үйлдэлээр сольж олж болно. Сөрөг тэмдэгтэй хурдыг нэмэх үйлдэлээр сольж олж болдог юм учиртай. За хэдүүд энэ хоёр дахь аргаар нь хийж үзье. Тэгэхээр хамгийн эхлээд энэ Т гэдэг хурдыг сөрөг болгох хэрэгтэй. Энийшээ 4 нэгжим чинь нөгөө тийш нь 1 2 3 4 нэгж болгоод за энэ хурдаа байгуулъя. Чиглэл нь эсрэг сөрөг гэдэг бол чиглэл нь эсрэг гэсэн үг. Сөрөг гэдэг бол чиглэл нь эсрэг. Шинэ Монгол технологийн дээд сургууль нь математик, физик, химийн хичээлүүдээр нэгдмэл агуулга бүхий жишг даалгавартай Science Challenge 2018 тэтгэлээс сорилго зохион байгуулж байна. Энэхүү тэтгэлээс сорилгод оролцсноор багш нарын онлайн хичээлд хамрагдах боломжтой болж байгаа юм.